3 дугаар бүлэг Умард зүгээс гуйсан тусламж. Оросд тусламж гуйхаар Ардын намын тамга богдын бичгийг авч удсан тангарах нөхдийг Ардын намын анхны долоо гэж нэрлэж заншижээ. Данзан Чообалсан нар эхлэн дээдүүд хотноо ирж алс дорнодын бүгд найрамдах улсын сайд нарын зөвлөлийн дарга Оросын коммунист намын алс дорнодын товчооны дарга Шумяцкийтай уулзав. Шумяцкий тэдний ирсэн зорилгын талаар шууд хариу өгөлгүй. Оросын большевик хувьсгалын тухай урт удаан яриа хийж шууд уулзахыг болгоомжлон хүнээр дамжин уулзах зэргээр ойлгомжгүй байсан нь Данзангийн сэтгэлийг зовоож байлаа. Шумяцкийтэй байнгын холбоотой байхын тулд өмнө нь таньдаг байсан Элбэгдорж Ринчино, Цэвэн Жамсранов нарыг ирүүлэхийг хүссэнд Селенгинсэгт ажиллаж байсан Ринчино, агийн датсанд эмчлүүлж байсан Жамсранов нар хурц иржээ. Данзан нар харин хүлээн сэтгэл зовн суух оронд Оросууд Борисов, Сэдэнш Дашепилов нарыг хүрээнд илгээж байдлыг танд уулжээ. Мөн Москвад энэ тухай мэдээж Москвагаас зааварчилгаа хүлээж байсан бололтой. Гэвч нэгэнд Оросын тал харилцаж байгаад урамшсан Данзан ажил хэрэг бүтэмжтэй дараагийн нөхөд яагаад удаад байна? Богдын тамхтай бичгийг авчир гэж хүрээнд хэлүүлжээ. Эл цахилгааныг харахад Шумяцкий богдын бичих хэрэгтэй гэсэн ойлголт Данзанд өгсөн бололтой. Харин Чингис нь Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнийхөнтэй хэрхэн харьцаа зөвлөлт Орос тал бүрэн шийдээгүй байсантай холбоотой гэж үзэж болох юм. Хэдийгээр энэ үед Коминтерны алс дорнодын товчоо байгуулагдаж түүний бүрэлдэхүүнд Монгол төвдийн хэлтс үүссэн үе байсан авч эдгээр бүтэцүүд байгуулагдаад удаагүй байсан тул хүрээнээс ирсэн Ардын намынхны талаар сайн судалгаагүй байсан зэрэг нь нөлөөлсөн байж болох талтай билээ. Борис Захарович Шумяцкий Ахмад Большевик Шумяцкий 1920 оны зунаас алс дорнодын бүгд найрамдах улсын сайдрын зөвлөлийн дарга Сибирийн хувьсгалт хорооны орлогч дарга 5 дугаар армийн хувьсгалт цэцэргийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Монголын ардын хувьсгалын хэрэгт эхнээс нь идэвхжүүлэн оролцож Монгол ардын намын нөхдөд зөвлөгөө өгдөг байжээ. 1922 онд алс дорнодын бүгд найрамдах улсын хүрээнд Бурятийн автономит улсыг байгуулах асуудлаар үндэсний хэрэг эрхэлсэн ардын комиссар Сталинтай муудалцжээ. Ленинд хүрч байж асуудал Шумяцкийн саналаар шийдэгдсэнд дургуйтсан Сталин түүнийг дипломат албанд хөөсөн юм. Иранд дипломат алба хашиж байгаад буцаж алс дорнодын хөдөлмөрчдийн коммунистик сургуулийн ректороор ажиллаж байжээ. 1930 оноос Союз кино нэгтгэлийн даргаар томилогдож түүний захиалгаар Чапаев, Максимын залуу нас зэрэг кино бүтээгджээ. 1938 онд хэлмэгдэн баривчлагдаж цаазлагджээ. Хүрээнд ирсэн Борисов Сэдэнш нар Ардын намын нөхөдтэй уулзаж танилцсны дараа 7 дугаар сард Бодоо Чагдарж авнаар Оросыг зорин хөдлөв. Бодоо Ардын намын модон тамгыг авч явсан бөгөөд уг тамгаар тамгалсан Монголын ард түмэн ба гадаад Монголын Ардын намын төлөөлөгчдийн бичгийг зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссариатын төлөөлөгч Макс Тенегт гардуулжээ. Бичигт Монголын бие даасан байдлыг сэргээх зорилгоор зөвлөлт Орос улсад хандахаар шийдэж төлөөлөгч илгээсэн тухай дурдсан нь зөвлөлт Оросоос тусламж гуйсан Монгол ардын намын анхны бичиг байна. Хамгийн сүүлд хүрээнээс гарсан Сүхбаатар, Лосол, Догсон нар Хатанбаатар, Магсаржав, Даалан, Бунцэгдорж нараар дамжуулан авсан богдын тамхтай бичгийг авчирчээ. 1920 оны 8 дугаар сарын дундуур хүрээнээс төрж гарсан нөхөд нэгдэн дээдүүд хотноо ирж Сибирь ба алс дорнодын гадаад хэрэг эрхэлсэн бүрэн эрх төлөөлөгчийн газарт хүрэлцэн очжээ. Тэднийг бүрэн эрх төлөөлөгчийн орлогч Гапон, Хэлмэрч, Элбэгдорж Ринчиногийн хамтаар хүлээн авч уулзав. Гапон Монгол ардын намын эрхэм төлөөлөгчд нөхөд та бүхэн энд хүрэлцэн ирсэнд зөвлөлт Орос улсын засгийн газар хуулийн баяртай байна. Та бүхэн ингэж ирснээр манай хоёр орны хооронд тогтсон харилцаа түр тасарсан таагүй байдал арилна гэж итгэж байна. Та бүхний ирсэн нь амьдралаас урган гарсан цагаан олсон алхан боллоо гэж зөвлөлт засгийн газар үзэж байгаа бөгөөд цаг үеийн хурц асуудлаар харилцан ойлголцож чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ. Маргааш насны төлөөлөгчдийг Оросын коммунист большевик намын дорн дахны үйл ажиллагааг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Гончаров, дорн дахны секцийн эрхлэгч Бүртман, Сибирийн бүрэн эрх төлөөлөгчийн орлогч Гапон нар хүлээн авч яриа хэлэлцээг эхлүүлжээ. Гончаров бид та бүхний зорж ирсэн хэргийн талаар мэдээлэл авлаа. Богд хааны загтлыг уншид танилцлаа. Хамгийн гол нь Монголын ард түмний чин эрмэлзлийг илэрхийлж ирсэн ардын хувьсгалт намын нөхөд та бүхний асуудал тавьж буй явдал юм. Тиймээс эхлээд ардын хувьсгалт намтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцгээе. Та бүхэн намаа бэхжүүлэх талд манай зүгээс ямар тусламж дэмжлэг хүсэж байгаа вэ? Хэмээн асуужээ. Данзан бидний ардын нам саяхан нэгдэн байгуулагдаж ажил дөнгөж эхлүүлсэн байгаа тул зохион байгуулалтын хувьд төлөвшөж амжаагүй байна.
Хэдийгээр зэрэг дэв хэр чинээгээр ялгаатай үзэл бодол янз бүрийн хүмүүс нэгдсэн боловч эх орноо харийн дайсны гараас салгах асуудал дээр санал нэгдсэн. Иймээс бидний нэн тэргүүний зорилт болох энэ хэргийг бүтээх явдал билээ. Бидэнд намын ажилтнууд бэлдэх намын гишүүдээс бүрдсэн зэвсэгт бүлэглэлүүд байгуулж зэвсгээр хангах, ухуул хуудас хэвлэх, жижиг чулуун барын үйлдвэртэй болох тэр зэвсгийн тусламж авах намын гишүүдийг цэргийн эрдэм сургах явдал чухал байна. Гэхэд Гончаров толгойд охин. Энэ бүгд дээр хэрхэн туслах талаар бидний нөхөд дотроо хэлэлцсэн. Тодорхой санал та бүхний дунд байгаа болов уу гэж асуув. Данзан. Бид гаминтай тэмцэхийн тулд үлэмж хэмжээний зэр зэвсэг олж авч чадвал ард олон ирж нэгдэн нийлнэ гэж итгэж байна. Мөн өхөр буу полимот хэрэгтэй болно. Амин цэрэг хэд хэдэн өхөр буутай полимоттой байгаа. Хэмээсэнд Сүхбаатар. Бид тэмцлийн үйл ажиллагаа эхлэхэд бас Орос цэргийн отряд байвал тун сайн байна. 2000-аас 3000 цэрэгтэй отряд байвал сайн гэжээ. Бүртмэн толгоос ихсэрч. Хэрэг манай цэрэг энэ асуудалд оролцвол дундад иргэн улстай дайн зарласантай адил хэрэг болно. Бид харин харгас этгээдүүдэд дарлагдан зовж буй монголчуудад туслахыг хүсч буй болохоос дундад иргэн улстай дайн хийх бодлого. Бид ч өөрснөө дотооддоо дайнтай байна. Үннийг хэлэхэд туслах эрмэлзэл байхаас гадна туслах юм нь байх хэрэгтэй шүү дээ гэж өгүүлжээ. Гончаров. Бид мэдээж хэрэг ядарч зүдэрсэн Монголын ард түмэнд туслана. Манай зөвлөлт засаг ядарч зүдэрсэн үгээгүй бүхэнд туслах зорилготой үүсэн байгуулагдсан. Харин олон улсын маргаан болгохгүйгээр асуудлыг ярилцах хэрэгтэй. Та бүхэн тусламжаар хүсэх зэвсгийн хэмжээг ярилцаад санал өгнө. Намайг бэхжүүлэх талд юу хийж болохыг бид ч эргцүүлье. Ихэнх үед байнгын холбоо барих суугтай байх хэрэгтэй болов уу гэсэнд Данзан. Таны хэлж буй сэтгэлд ихээх нь нээцв. Бидний зарим нь эрхүүд байж та бүхэнтэй байнгын холбоотой байх хэрэгтэй болно. Мөн хүрээ хүртэл хяагт зэрэг хотуудад намын хүн тусгай нууц үгтэйгээр сууж холбоо барьж байх хэрэгтэй юм гэсэнд Бортман. Энэ нууц зүг холбооны тухай асуудлыг илүү явц хүрээнд ярьж тохирхон зүйтэй гэж хэлжээ. Уурчин газраа буцаж ирсэн төлөөлөгчдийн дунд халуун яриа өрнөв. Данзан. Миний бодлоор дор хаяж 10,000 буу, 200-аас 300 полимот, 20-с 30 их буу, 7-оос 8 сая долларын зээл хүсье. Мэдээж хэрэг их байна гэд хасч багасгаж өгсөн ч бид хангалттай зэвсэг авах хэрэгтэй гэхэд Сүхбаатар. Хүрээнд 6,000-аас 7,000 гамин цэрэг байгаа гэсэн мэдээтэй байгаа. Ийм их цэрэг хэрэгтэй эсэх, ийм тооны цэрэг ардын нам хаанаас олж авах, олон тооны их буу полимот хэрэглэж мэдэх хүн бий юу гэж асуувал яах вэ гэв. Данзан. Хүрээнд гамин цэрэгээс гадна олон мянган хятад дэргэд байгаа. Тэднийг дайчилбал гамин цэрэгийн тоо өснө гэдгээр тайлбарлаж болно шүү дээ. Тэгээд ч өмнө Оросуудын сургаж өгсөн цэрэг эрсийг дайчилбал полимот их буутай харьцах хүн олж болно хэмээжээ. Лосол. Богд хааны бичгийн талаар юу ч хэлсэнгүй. Улсын тухай гэхээс намын талаар л их ярьлаа. Тэгээд манай намын нэрийг буруу тогтоочих уу? Эсвэл энэ элбэгдорж Ринчино буруу орчуулчих уу гэж асуухад бодоо. Орос орч яхахгүй Монгол ардын ховсгалт нам гэж хэлээд байсан. Эд өөрсдөө бошхыг халж ховсгал хийсэн улс болохоор бидний бас л тийм зоригтой гэж ойлгож байгаа биз гэжээ. Лосол дүрсгэж богд эзний зарилгын бичгийг авчираад гамин хятадын гал усны гашуун зовлонгоос олон монголчуудаа ангижруулах гэж яваа болохоос юун бошиг халах вүлээ гэж дуугаан өндөрсгөв. Сүхбаатар. Лосол ах тайвшир. Биднийг юу гэж бодох яах вэ? Гол нь зэр зэвсгийн тусламжаа авч улс орно аврах нь чухал билээ гэж аргадахад бодоо. Ер нь цаашдаа ардын эрхийг голлон тогтсон журмыг тогтоох нь зөв шүү дээ гэж маргаанд гал нэмжээ. Бодоо угаас шин тойл бичиг сониныг хийлцэж Оросд хийгдсэн хувьсгалын тухай илүү ойлголттой байсан тул хувьсгалын үзэл санааг дэмжигч байсан юм. Дараагийн уулзалтаар монголчууд зэвсгийн болон зээлийн хүсэлтэнд тавилаа. Гончаров бодлогошрон байж бид ийм хэмжээний хүсэл шийдвэрлэхэд эрх мэдэл хүрэхгүй байгаа тул та бүхнээс Москвад очиж манай зөвлөлт улсын удирдлагатай уулзаж тавьж буй хүсэлтэн шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ гэжээ. Коминтерны Монголын талаарх байр суурь 1919 оны 12 дугаар сард Коминтерны гүйцэтгэх хорооны дорнод хэлтсээс гаргасан автономит Монгол ба хувьсгалт Орос гэсэн бичигт Монголын автономийг хадгалахын чухал нь өрнөөс дорн тийш 3500 мод үргэлжлэх халахвч улсыг бий болгох бөгөөд хятадтай харилцаа эгзэтэй болох тохиолдолд түүний зүгээс Оросын хил рүү зэрэгэ түргэн хаях боломжийг хаа.
Чингиснэр Орос өөрийн зам харилцааныхаа шугамыг хамгаалах үүргээс чөлөөлөгдөх стратегийн ач холбогдолтой дээр эдийн засгийн ашгийг ч өгөх тул Оросын үзэл санааны үүднээс Монголын автономийг босгох бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Монголын автономийг хадгалах нь Оросуудаас илүү монголчуудад өөрсдөд нь чухал. Хятадын эзэрхийлэл монголчуудыг үндэсний хувьд бие даасан байдлаа алдаж сул дорой болоход хүргэхийн зэрэгцээгээр хятад худалдаачдын үйл ажиллагаа монголчуудыг өгөөрүүлэн хоолсруулж хятадын капиталын боол болгох аюултай тул ард түмнүүдийн үндэсний тусгаар тогтнох зарчмыг удирдлага болгосон зөвлөлт Орос улсын хувьд монголчуудын улс төрийн эрх чөлөөг хамгаалах эрмэлзэлд сөргөөр хандах ёсгүй гэжээ. Шумяцкий Гончаров нар монголчуудын тавьсан хүсэлтийг Сибирийн товчоноос хөлийн чанд дахь хувьсгалт хөдөлгөөнийг анхудаа дэмжих асуудал тавигдж байгаа тул Оросын коммунист намаас хилцэх нь зүйтэй гэж үзэж Монголын төлөөлөгчдийг Москвад илгээх хэмээжээ. Москва руу Данзан, Чагдаржав, Лосол нар явж Скватар Чойволсон нар эрхүүд үлдэж сэргийн сургуульд суралцах бодоо догсон нар хүрээ буцаж дотоодын ажлаа зохицуулахаар шийдэв. Алс дорнодын бүгд найрамдах улс Алс дорнодод Японтой шууд зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос болгоомжлсон зөвлөлт Орос улс буфер маягийн Алс дорнодын бүгд найрамдах улсыг Алс дорнод байгалийн чанд дахь нутагт 1920 оны 4-р сард байгуулсан. Алс дорнодын бүгд найрамдах улс нь цагаантнуудыг бут зохиохдоо Японтой шууд дайнд орохгүй байх бололцоог олгож өгсөн бөгөөд бүх бодлогоо Москватай уялдуулж байна. 1922 оны эцсээр Алс дорнодоос цагаантнуудыг хөөн гаргаж гадаадын зэрэг гарсны дараа уг улсыг зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсад нэгтгэжээ. Зөвлөлт Орос улсын хувьд Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг дэмжих хэсэгтээ баггүй эргэлзсэн нь Шумяцкийн тэмдэглэлээс харагддаг. Монголчуудыг дэмжиж Хятад болон Азийн хувьсгалын эхлэл баазсуур болгох Манж Монгол төвдөр дамжуулан зөвлөлт Оросын эсрэг байгуулж буй завсрын эсэргүү бүсийн эсэд татахыг дэмжихсэд Хятадыг Японы нөлөөнд оруулдаггүй хил хамаа олдсохын төлөө байсан гадаад хэргийн ардын комиссариатны маргаан дунд буужчихсан ардын намынхны хувьд байдал амаргүй байжээ. Оросын хувьсгалын удирдагчдын нэг Лев Троцкий Японтой хийж болзошгүй дайныг хойшлуулахын тулд ямар ч үнээр хамаагүй Хятадаар манай засаг төрийг хүлээн зөвшөөрүүлж нэн дотн найрамдлын харилцааг байгуулахар шаргуу чармаах нь манай засгийн газрын бодлого мөн гэж байна. Данзан Чагдаржав нар 8 дугаар сарын сүүлээр Москва хүрч зөвлөлт холбоот улсын гадаад хэргийн ардын комиссариатын газарт хэлэлцээ хийжээ. Тэд зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссар Чичерин, түүний орлогч Карахан, цэргийн ерөнхий командлагч Каменев нартай уулзсан. Эхний удаа 3000 хүний зэр зэвсэг, нисх онгоц 2, хуягт тэрэг 1, 30 түмэн лам мөнгө, 30 түмэн сум, 1000 бөмбөг авахар тохиролцжээ. Энэхүү хэлэлцээ эхлэхийн өмнө болон явагдаж байх үед хөшигний ард ямар тэмцэл явсныг монголчууд тэр болгон гадарлаагүй байж болох. Оросын коммунист намын төв хороо, Коминтерн болон гадаад хэргийн ардын комиссариатын хоорондын байр суурийн зөрчил монголчуудад туслахаар болон өөрчлөгдөж, Шумяцкий Монголын хувьсгалд туслахаар 8000 мөнгөн рубль олгохоор болсноос гадна амлсан зэвсгийн тусламжийг өгөхөөр болжээ. Гэтэл зөвлөлт Орос улс дайны байдалтай байсан тул энэ амлалт хэрэгжих бололцоо тэр болгон байсангүй. Харин цэргийн сургагчийн талаар тодорхой тохиролцоонд хүрэлгүй Монголын партизаны отрядуудад туслах бурятуудыг дайчлах асуудал яригдсан байна. 1920 оны 9-р сард богдын тамхтай бичигт Оросын тал албан ёсны хариу өгсөн бөгөөд энэ хариунд гадаад Монголыг тусгаар улс болгох нь Монгол Хятадын ард түмний ойлголцол сөргөөр нөлөөлж, хоёр ард түмний капиталын дарлалаас чөлөөлөхөд гайвуулж, танай улсуудыг тойрсон гадаадын зэрлэг тонуучид үүнийг ашиглан хоёр орны ард түмэнд боолчлолын хүнд гинжийг зүүн хэмээн болгоомжлоно гэж бичжээ. Тухайн үед зөвлөлт Орос улс иргэний дайны нөхцөл байдал байсан тул Монголыг тусгаар улс болгох асуудлыг авч үзэх боломжгүй байсан ойлгомжтой. Хэдий тийм боловч дэлхийн хувьсгалыг ялуулах онолын нөлөөгөөр Монгол ардын намын нөхдийг дэмжиж хувьсгалт улс болгох сонирхолтой байсан ч бас харагдана. Хүрээ явах гэж байсан бодоо догсом нараас гадаад хэргийн ардын комиссариатын Сибирь ба Алс дорнодыг хариуцсан бүрэн эрх төлөөлөгчийн орлогч Гапон ардын намаас тусламж хүссэн зэр зэвсгийн тоог тодорхой тавьсан бичгийг шаардсан нь дахин хурц маргааныг үүсгэв. Бодоо ардын намын бичгийг хүснэ гэж би хэлээгүй юу? Нэгэнт намын тамга надад байгаа тул энэ бичгийг өтөр дөргөн хийж өгсөв гэхэд догсон бухимдан. Эдгээр намын бичиг гэж их шахахын учир юунд байна вэ? Эзэн богдын тамгатай бичиг байхад яагаад дахин бичиг нэхэд байна? Эсвэл нөгөө бошгийг халах тухай яриагаа дахин хийх гэж байна уу? Гэх ер нь ямар учир битүүлэг тоглоом яваад байгааг бид мэдэхгүй байна гэхэд бодоо. Ямар ч чадваргүй Москва явсан нөхөдөө тусалж энэ бичгийг нь хийж өгье. Догсом чи богд тааныг ярих нь зөв боловч яг одоо энэ бичгийг өгч Москвад байгаа нөхдөд зэр зэвсгийн тусламжаа авахт нь туслах нь зөв шүү дээ
гэжээ. Удтал маргалдсны эц тусламж гуйх бичгийг хийж өгсөн бодоод огсон хоёр Бурайд Цвен Жамсранов Баламсоо нартай хамт хүрээ буцлаа. Тэд багахан зэвсэг Центросоюзоос цөөхөн мөнгө авч буцжээ. Харин цэргийн хэргийн мэдлэгтэй Сүхбаатар эрхүүд цэргийн сургууль суралцахаар үлдэж Орос хэлний мэдлэгтэй Чой болсон ухуулан сурталчлах ажлыг зохион байгуулах болов. Орос нөхдийн зөвлөснөөр Монголын ард түмнийг чөлөөлөх эрхэм хэргийг сурталчлахын тулд сонин гаргахаар болов. Энэ үед Москва явах замд өвдсөн лосод буцаж эрхүүд иржээ. Борис Шумяцкий намын журмын нөхдөд Бурайд хил дээр сонин гаргаж байсан Чехийн коммунист Ярослав Гашекийг туслуулахаар болжээ. Намын журмын нөхөд шинээр гарч буй сониндоо Монголын үнэн нэр өгч 1920 оны 11-р сард анхны дугаараа гаргасан. Ярослав Гашек Дэлхийн 1-р дайны үед Галицийн фронтод олцлогдсон Ярослав Гашек олзонд байхдаа коммунист намд элсэн орсон билээ. Хожим эрлэх цэрэг Швейкийн адал явдал Романаараа дэлхийд нэрд гарсан Чехийн нэрд зохиолч Гашек тэр үед Ирхүү хотод 5 дугаар Улаан армийн улс төрийн хэлтэст ажиллаж байв. Тэрээр герман хэлээр довтлогоо сонин Бурайдуудад зориулсан үүр сонин гаргах ажил хийж байсан юм. Оросын коммунист намаас алс орнуудын товчооны даалгавраар Монголын үнэн сониныг гаргахад оролцож байжээ. Сүхбаатар энэ хүнийг дагаж цэргийн сургууль хийж байсан байна. Хүрээнд буцаж ирсэн бодоо дэнд баглагчтай уулзав. Дэнд бодоо минь бидний үйл хэрэг сайхан бүтэж ирсэнд баяртай байна. Гамингууд сүүлийн үед Ширв усч Хатанбаатар, Манлайбаатар, Манзшир худагт гээд олон лам ноёдыг барьж хороод байна. Ардын намын 7 гишүүнийг барьж өгсөн хүнд төмөн янчаан шагнана гэсэн зар тараасан байна. Тэгэхээр чи хүрээнд удтал байх хүнд боллоо. Саяхан баруун өнгөрний цагаан цэрэг хүрээнд довтлсон боловч гамин шахагдан хэрлэн рүү ухарсан. Гамингууд үүнээс хойш бүрэг Ширв усч богд эзний гэрийн хорионд байлгаж байна. Ногоон ордныг гамин цэргийн харуул магдаг болсон, орж гарахч хэцүү бэрх болсон. Гэхэд бодоо би хойд зүгт явсан хэргийн талаар довчхон бичиж богд хаанд өргөмөр байна. Энэ бичгийг та өргөн төлөвлөж цаашид хэрхэх талаар богд эзнээс асууж өгнө үү? Хэмээжээ. Бодоогийн бичгийг богд гэгэнд хүргэн өгсөн Дэндүү богдоос бодоогийн бичгийг уншив. Одоо аюулгүй байдлаа бодож хүрээнээс зүүн зүгт од сугай гэж хэлүүлсэнийг дамжуулжээ. Хүрээнээс зүүн зүгт дайцсан бодоо хэрлэнд байсан баруун өнгөрний цэрэгт ирж нийлсэн юм. Бодоогийн тухай судалгааны ажлуудаас үзэхэд тэрээр баруун өнгөрний мөн чанарыг танин мэдэх цагаантны гараар гамиг зайлуулах зорилгоор цагаан цэрэгт очиж нийлсэн гэснийг үзэхэд богдоос чиглэл авсан бодоо тагнуулын ажил хийх зорилгоор явсан бололтой. Ардын намын нөхдөөс бодоотой хамт Дугууржав, Намсраажав, Юмтаарав, Алсанов нар барууны цэрэгт очиж нийлсэн байна. Харин тэдний анхны зорилгыг мэдэж байсан Цвен тэргүүн өндөр Дугууржав мэрэн нар тэднийг баруун өнгөринд мэдүүлээгүй нь эх орноо хятадын төрөмгөлөөс чөлөөлөх эрхэм зорилгод нэгдэж байсантай холбоотой гэж үзэж болох билээ. Хүрээнд үлдсэн догсом санаа нэгт нөхөд ноёдоос мэдээлэл цуглуулна. Зарим эхэс лам нараар дамжин богдтой холбоо барьж байлаа. Тэрээр эрхүүд байгаа Сүхбаатар нарт бичсэн загталд та бидний үүсгэсэн хэргийг богд эзэн ихэд таашааж цаг хэмжээ болсон гэж айлдав. Хүрээнд гамин цэргийн харгислал хэрээс хэтэрч олон ноёдыг барьж хорихоос гадна энгийн номхон иргэдийг тонн дээрмдэх боллоо. Хүрээний хятад цэргийн захиргаанаас пүүс хоршоонд ажиллаж буй тариа тарж буй хятад иргэдийг дайчлан цэргийн тоог нэмэгдүүлж байна. Мөн сүүлийн үед зүүн хязгаарт буй Чингий генерал Жанзолингийн цэрэг Монголд хүч нэмэгдүүлэн орж ирэх гэж буй тухай гамин цэргийн ноёдууд хоорондоо ярилцсан буйг Сийлэнбуугийн яамд орчуулагч хийж буй Пүрвжавнаар сонссноо надад дуулгалаа. Иймээс цэрэг зэвсгийг яаралтай базаах хүрээнд ажиллаж буй нөхдийн зарлагад 20 мянган цаас яаралтай ирүүлэх хэрэгтэй байна гэжээ. Урлагүй хүрээний байдал ихээхэн хүндэрсэн тул ардын намын нөхөд хүрээнээс гарч явахд хүрсэн байна. Догсом, Бавбэс, Ламжавгүн, Доржмэрэн, Тогтох нар хүрээнээс гарч Далайван, Түшэтван, Дайчинван, Дайчинбэс, Сэцэн хаан, Ачитван, Ёстбэс, Далай Чонхор мангийн хошуудаар явж хувьсгалын ажлыг хийж эхлэв. Хягтад дамд орж Пунцэг, Далай, Баламсоо нарын хүмүүс ажиллаж хүрээ эрхүүгийн хооронд холбоо барих ажлыг гүйцэтгэж байсан юм. 1921 оны цагаан сарын өмнөхөн баруун өнгөрний цэрэг хүрээ гамингаас чөлөөлжээ. Богд хааныг суллан гамиг хөөн зайлуулсан баруунд монголчууд эхэндээ талархалтай хандаж байсан боловч ардын намын нөхөд барууны харгас зорилгыг сайтар мэдж олон түмэнд ухуулах ажил хийж байлаа. Хүрээний богд хааныг хаан ширээнд залж их баяр ёслол хийж буй өдөр буюу 2 дугаар сарын 22-нд
Дээд шивэнээс ирсэн данзан чой болсон чагдарч явнаар зүүн хязгаараас ирсэн догсом хүрээнд байсан бодоо дэндив нар данзангийнд цуглан хуралдав. Данзан зөвлөлт Орос улсаас тусламж гуйх хэрэг нааштай бүтэж байна. Харин хүрээнд орж ирсэн цагаантнууд Орос хувьсгалчид түүний дотор ардын намынхныг баривчлан мөрдөх ажил хийж гисэн тул намын үйл ажиллагааг Хягт хотод төвлөрүүлэх шаардлагатай боллоо хэмээн үзэж байна. Бидний нөхөд Монгол ардын намыг байгуулах шийдвэрийг өнгөрсөн 100 гаргасан боловч Орос улсаас тусламж гуйх хэргийг шийдвэрлэхээр хөөцөлдөж одоохондоо нам нууц чигтэй байгаа билээ. Одоо улс орныхон төлөө цэрэг зэрсэх хөдөлгөх цаг болсон буй тул албан ёсоор намын их хурлыг хуралдуулж олон түмнээ зарлан тунхаглаж Монгол орны гадаадын харигс хулгайнараас чөлөөлөх зорилгоо танилцуулан мэдүүлэх хэрэгтэй байна. Энэ талаар та бүхний санал бодол ямар хөө байна гэж асуухад намын нөхөд санал нэгтээ зөвшөөрчээ. Бодоо. Би гадаад яамны түшмэлийн ажлаа орхин намын нөхөдтэй очиж нийлмээр байх юм гэсэнт данзан. Ардын намынхныг хайж мөрдөж мөшгөж буй энэ үед та түшмэлийн ажлын халахвчдоор барууны цаашдын төлөвлөгөө цэргийн хүчийг тандан мэдэх шаардлагатай байна. Бид намын хурлыг хийсний дараа намын удирдлагыг сонгож төр засгийн газрыг байгуулахдаа таны хүчин чармаалтыг онцгойлон үзэж тэнд ичнээгээр оруулъя. Харин хүрээнд байгаа ноёдтой болон богдтой холбоо барьж байх нь мөн чухал гэж чой болсон. Пулемот бууны сургууль хийсэн даш дамжин сөрөн нартаа уулзаж Сүхбаатарын загсныг дуулгасан. Тэд бидэнтэй нийлж Хягт одож гамингаас их нутгаан чөлөөлөх үйлсэд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхэд чагдарч цагаан цэргийн дунд тагнах ухуулах ажлыг хиймээр. Богд хааныг чөлөөсөнд олон монголчуудын сэтгэл ханаж нэгэнт автономтын төр сэргсэн тул тэмцлийн зориг хансан мэтэр эндүрэн бодох явдал их байна. Баруун гэрэн цаашид яах гэж үг мэдэж олон түмэнд ухуулан мэдүүлэх явдал чухал болох өнгөтэй байна гэж данзан түүний үгийг цаашааж Пулемот бууны сургалтад бусад хүмүүсийг сургалан олох ажлыг дэндв захирагч та хариуцмаар байна. Харин бодоо та барууны цэрэгт бүрээд Батхааныг оруулж цэргийн хүчийг тагнан мэдэх ажлыг хийсгүй. Бидний нөхөд зөвхөн өөртөө эзэрхэх автономт улсаа сэргээгээ зогсохгүй. Бүрэн эрэхтэй тусгаар тогтносон Монгол улсыг байгуулахыг эрхэм зорилгоо болгож буйг эрмэлзэх зүйлсээ тунхаглан мэдүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулж эхлэе гэж. Никита Фёдорович Батуханов, Эрдэнэ Батхан. Нэрт зохиолч оюуны эцэг Эрдэнэ Батхан нь эрхүүд төрсэн бурайд хүн. 1914 онд хүрээнд ирж консулын дэргэдэх Монгол сургуулийн багшаар ажиллаж байхдаа хүрээний хувьсгалчдтай танилцж хувьсгалын хэрэгт оролцох болсон юм. 1924 онд ардын боловсролын сайдаар ажиллах болсон Эрдэнэ Батхан өөрийн биеэр Герман, Францад суралцах монгол сурагчдыг хүргэн Европт очиж байжээ. Энэ үед Максим Горкитэй танилцж Монголын боловсролын тогтолцоог шинжлэх талаар санал солилцож байна. Үндэсний үзэл гаргасан гэж буруутгагдсан Эрдэнэ Батханыг Цвен Жамсраногийн хамт 1929 онд Орос руу буцан татсан бөгөөд хувьсгалын эсэргүү хэрэгт ял тулган 1939 онд баривчилжээ. Шоронд хоригдож байхдаа 1942 онд нас баржээ. Монголын умар хязгаар хавьд төвлөрөх болсон ардын намын нөхдүүд Хэлийн нутгаар ухуулах сурталчилгаа явуулж цэрэг байгуулах ажлыг яарвчлан эхэлсэн. Ардын намынхны даалгавраар Сумья байсан хошууны харьяат Алия Дайчмангийн хошууны амар байсанд ирэв. Дайчмангийн хошууны амар байс олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсны дараа гадаад яамны түшмэл бичээчийн ажил хийж байгаад 1917 онд хойд Хэлийн орчимд 50 цэргийн захирагчаар томилогдсон суусан билээ. 1919 онд Сүүшүржааны цэрэг хүрээнд орж ирж автономитыг татан буулгасны дараа тэрээр харьяат цэрэгээ татан буулгаж Дайчмангийн хошуунаа эргэн ирсэн. Хожим Монгол улсын ерөнхий сайдаар ажиллах хувьтай байсан Анандын амар байс хувьсгалын хэрэгт энэ цагаас оролцсон билээ. Алия амар байстай минь тусаа мэлцсэний дараа Хягтын газарт ардын нам байгуулагдаж ардын цэргийг бүрэлдүүлж Хягт хотноо бүгсэн гамингуудыг хөөн гаргах шийдвэр гаргаад байна. Орос улсаас цэрэг зэвсгийн тусалцаа үзүүлэхээр болсон байна. Ардын намын цэргийн жанжнаар томилогдсон Сүхбаатар намайг танд зарж цэрэгт эдэр чирэг гэрсийг элсүүлэхэд тусална уу хэмээн хүслээ. Таныг хойд хил хязгаарын тавьдыг захиран суух үеэс танилцсан шүү дээ.
Монгол эх орноо гэсэн чин ирмэлзэлтэйг тань мэдэх тул магад туслана хэмээн илгээлээ. Хэмээхэд амар. Улс орноо сэргээ мандуулах хэргийг санаачилж буй Сүхбаатар тэргүүднийг дэмжлэггүй яах вэ? Би хошуу нутагтаа байгаа эдэр чирэг эрсийг цуглуулах ажлыг хий. Харин уу зэвсэг марвхан да. Цагаан цэрэгт сундуугныг дагаж манай хошуунаас олон эрчүүд мордсон. Гэхдээ амаргүй энэ ажлыг чадах чинээгээр оролдъё гэж хариулв. Алиа сахлаа имрэн байж. Цагаан цэрэг хүрээгчлөөж богд эзнийг хаан ширээ залсан боловч цаашид зөвлөлт Орос улсад нэвтрэн байлдах төлөвлөгөө хийж буй тодорхой болж байна гэж Сүхбаатар хэлвэлсэн. Ингэж монголчуудыг Оросын дотоодын цус самуунд хутгах харгас санаа сэтэж буй барууны үйл ажиллагааг талсан зогсоох хэрэгтэй гэж ардын намын нөхөд үзэж байгаа. Цагаан цэрэг зүтгэж буй монголчуудын дунд барууны харгас бодлогын талаар суртал ухуулга хийж байгаа хэмээн ярьжээ. Хатанбаатар ван, Эрдэнэ ван, Сумья Бэс, Даачи вангийн хошуудаар болон Хяраан, Бүдэр, Уйлга, Минж харвалаар цэрэг элсүүлэх ажлаар явсан намын нөхдийг бодлоггүй Хяахт хотноо буцан цугларч ардын намын анхдугаар их хурлыг хуралдуулах зар төгөв. 1921 оны 3 дугаар сарын 1-нд Оросын Дээчвэ хотноо энд тэндээс овн цуун цугларсан ардын намын журмын нөхөд анхдугаар их хурлаан хийж намын мөрөн хөтөлбөрөөр баталжээ. Цэрэг цуглуулах ажлаар хошуудад явж байсан чой болсон, хүрээнд тагнуулын ажил хийж байсан бодоо, догсом, чагдар жав зэргийн нөхөд хуралд оролцож чадсангүй. Хурлыг нээж үг хэлсэн данзан. Чагдар жав бид хоёр Москва хотод очиж зөвлөлт Орос улсын удирдагчтай уулзсан Монголын ард түмний гашуун зовлонгийн тухай ярьж гадаадын харгас этгээдийн савраас салахад тусалцаа хүсч буй тухайгаа мэдүүлэн хэллээ. Орос оронд октябрийн хувьсгал гихч ялж мөн дотоодын харгас дарлагч этгээдийн гараас гарч жинхэнэ ардын эрхийг эрмэлзсэн зөвлөлт засаг байгуулсан тухай надад ярив. Энэ зөвлөлт засгийн удирдагч нь Ленин хэмээх мэрэгэн багш байдаг бөгөөд харгас дарлалыг устгаж ядуу ардын эрх ашигыг эрхэмлэх сургаал гаргасан хүн юм байна гэж ярихад Дамбат орж бүгд тэр Ленин багштай нь уулзв хэмээн асуув. Данзан инээмсэглэж бид уулзаж чадсангүй. Гэхдээ Ленин багшаас өөрсгүй хүнтэй уулзсан. Тэрээр бидэнд хэлэхдээ манай зөвлөлт засаг дарлагдан зовсон ард түмнүүдэд туслан дэмжих бодлоготой тул танаа Монголын ард түмэнд тусламж дэмжлэг үзүүлэх болно. Харин та бүхэн ардын намын бэхжүүлж чин зорилгоо Монголын өргөн түмэнд ухуулан таниулж жинхэнэ ардаар хүрээлүүлж чадвал гадаадын харгас этгээдээс улс орноо чөлөөлж чадна гэж зөвлөсөн. Тиймээс бид өнөөдрийн энэ хурлаар олон түмэнд хандсан тунхаг бичгийг гаргахаас гадна ардын намын цэргийг ерөнхийлөн захирах газрыг байгуулж дөрмийг нь батлах саналтай байна. Сүхбаатар цэрэг цуглуулах ажлын талаар танилцуулна хэмээжээ. Сүхбаатар Хяраан харвалаас Дамдын сүрэн занг ахлан Цэдэн Балжир Хасбаатар Содлом даш нарын хүмүүс ирсэн. Хяахтын хэлийг хамгаалалтын тамин цэрэг Пунцэг Бэсийн хамт ардын цэрэгт нэгдэн орхоо илэрхийлсэн. Мөн Эрдэнэ ван Сумья Бэсийн хошуунаас цэрэг дэлсэх хүмүүс ирж байгаа. Гэхэд Сумья Бэс бэлэг сайхан гүн бид хоёр харьяа хошуудаас цэрэг ирс татан ардын цэрэгт нийлэхэр болсон. Мөн бусад хошууд аасч итгэлтэй нөхдийг илгээж байна. Ирчүүд цэрэгт дуртай элсэн гаминтай нэгийгэн үзэхэд бэлэн байна. Харин зэвсэг маш тааруу цахиур буунаас өөр зэвсэггүй байна. Өвөр хошууны дайнд оролцож явсан миний цэрэг Бердан буутайч сум хангалттай алга гэж өгүүлжээ. Сүхбаатар зөвлөлт Оросын тал Срежинскийн морин бригадын улаан байшинт дах зэвсгийн агуулгаас зэвсгээр хангахаар шийдвэрлсэн байгаа. Харин энэ зэвсгийг сэм ачин авчрах ажлыг газар орноо сайн мэдэх Сумья Бэсийн цэргүүд хариуцсан хиймээр байна гэж хариулахад Сумья Бэс толгой дөхөн зөвшөөрчээ. Монгол улсын Ялганбаатар Сумья Бэл элийн захар хошууны одоогийн Шинжаан оврын Өвтө засах орны ил тарвахтай орчмын хүн бөгөөд олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулахад харьяат иргэдийн хамт шинэ тулгуур улсад хүчин зүтгэхээр нүүж ирсэн билээ. 1913 оны 5 замын байлдаанд Сумья Бэл идэвхтэй оролцож хятад цэргийг ихээр дарсан тул Богд хаан түнд Ялганбаатарт цологж 1916 онд Бэсийн зэрэгээр шагнаж Сэлэнг мөрнийг дагуулan нутаг зааж хошуу байгуулан өгсөн. Автономтын төр татан буухтахад хэлийн зэрэгт алх хашиж байсан Сумья Бэс нутаг хошуунтай ирсэн агаад цаг ирж хожмын өдөр Монгол улс тусгаар тогтноход хэрэг болно хэмээн хэрэглэж байсан буу зэвсгийн лууж хадгалсан байжээ. Сумья Бэсийн цэргүүд өмнөх дайнд хатууж туршлагдсан цэргүүд байснаас гадна хязгаар нутаг орныг сайн мэдэх болсон байсан тул улаан армийн зэвсгийн агуулгаас
750 морин цэргийн винтов, 150 мянган сум пулемет гар бомбог зэргийг Сэмээр ачин авчирсан. Данцан та бид улсын доторх хариг самууныг устган хурааж, шашин суртал үндэс ухсаагаан хамгаалахаар санаа нэгдсэн билээ. Улсаа тусгаар нэгэн улс болгох ариун зорилтыг гол болгон олон түмнээ тунхаглан зарласан бидний хичээн ирмэлцэх зорилгыг илтгэсэн бичгийг гарган сурталдах нь зөв гэж бодож байна. Гэхэд бэлэг сайхан гүн. Олон монголчууд цагаан намын цэргийг Богд хааны хаан ширээнд нь эргүүлэн залсан хэмээн талархах нь буй. Бид үүнийг хэрхэн үзэж Улаан Оросын тусламжийг ямар учраас авч байгааг ард олон тайлбарлах шаардлагатай буй за. Хэмээ Данцан. Таны төмөн зөв. Цагаан Оросын цэргүүд Монголын хязгаарт цөмрөн орж ирснээр манай Монголын дайсныг даллахтай нэгэн адил утгатай болно. Симеоновын Нармай Монгол улсыг байгуулах орлогыг таслах нэрээр Харигс гамингийн цэрэг Монголд орж ирж манай төрийг устгасан явдлыг хизээч мартаж болохгүй. Иймээс бид цагаан намын цэрэгтэй сүжир нөхөрлөхөөс ард олныг синхруулан ухааруул бас зохино. Харин зөвлөлийн засагт Орос улсын үзэл бодол нь ард олонд тус хүргэх зорилготой тул үүнтэй нөхөрлөж гадаадын харигсуудыг устгахаар санал шулуулсныг бид тунхаг бичгтээ тусгах хэрэгтэй болно гэж өгүүлжээ. Троицксавс хот дахь гадаад хэргийн ардын комиссариатын төлөөлөгч Макс Тинек манай алс дорнодын бүгд найрамд улсын цэргийг ардын хувьсгалт цэрэг хэмээн нэрлэдэг болно. Монгол цэргийг ингэж нэрийдвэс ямар вэ гэж санал гаргахад догсон дург үзэж. Хувьсгал гэдэг үгний учрыг олон түмэн хараахан ойлгохгүй. Тэгээд ч гамин цагаантнаас чөлөөлөх хэргийн оронд бошхыг халах гэх мэт сэтгэл хоёрдуулсан ойлголт төрөх босуу гэж зөрөв. Сүхбаатар бидэн дэрж хүчин зүтгэсүгэ гэх нөхд нь улс орноо харийн дарлаас чөлөөлөх журамч ёсыг эрхэмлэн жинхэнэ ардын эрх ашгийг сахихаар тангараг тавьж буй тул цэргийг ардын журамч цэрэг гэж нэрийдэе гэсэн санал гаргаж хурлын олонх нь дэмжив. Хурлаас ардын журамч цэргийн хэргийг захирах газрыг байгуулан даргаар нь цэргийн бүгд ерөнхийлөн захирах жанжнаар Сүхбаатарыг орлогчоор Сумья Бэсийг штабын даргаар бэлэг сайхан гүнг тус томилжээ. Энэ хурлыг эхэндээ зөвлөгөөн гэж байсан бөгөөд 1924 онд хуралдсан Монгол Ардын хувьсгалт намын 3 дугаар их хурлаас 1921 оны 3 дугаар сарын 1-ээс 3-нд дээд чимээнд болсон Монгол Ардын намын төлөөлөгчид, гишүүд, цэргийн ангууд, хошуудыг төлөөлөн ирсэн хүмүүс, коминтерны төлөөлөгчид оролцсон зөвлөгөөнийг Монгол Ардын намын анх дугаар хурал хэмээн үзэхээр тогтсон байна. 3 хоног хуралдсан намын анх дугаар их хурлаар Монгол Ардын намаас гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичгийг гаргасан нь намын анхны мөрийн хөтөлбөр болжээ. Цэвэн Жамсрааногийн эхийг нь гаргасан энэ баримт бичигт манай Монголын эдүгээгийн байдал нь дундад зууны үеслүүгээ бараг адил. Учир төлөв ийм тул манай Монголыг капиталын ёс дэлгэрсэн хүчрхэг боловсон улсын нэгэн адил үзэж үл болно хэмээгээд энэ дундад зууны байдлыг зүүгээр шинжилэн халах явдлыг үйлдвэр зохино гэж дэвшилтэд хөгжлийн замаар замнах зорилтыг дэвшүүлсэн байна. Дарлал боолчлолын зүйлүүдийг устгах түмэн ардын гашуун зовлон арилгаад энх төвчнөр аж төрөн улам боловсон хэн тэгш жаргахыг хүснэ гэж бичээд улс орноос гадаадын төрөмгийлэгчдийг хөөж гарах зорилтыг нэн тэргүүний зорилт болгон тавьжээ. Цаашид хятадтай холбоотой асуудлыг хэрхэн тавих вэ гэдэг талаар баггүй маргаан өрнөж, бусад Монгол овг аймагуудыг хэрхэх талаар баггүй маргаан өрнөжээ. Сумья Бэс тэргүүтнүүд Монгол үндэстнийг нэгтгэх зорилтыг тавих хэрэгтэй гэж зүтгэхэд Борисов, Макс Тинек нар эхлээд гадаад Монголыг чөлөөлөх зорилт тавих хэрэгтэй. Харин хятадд мөн ардын эрхийг эрхэмсэн улс үүсчгүй болбоос бүх Монгол овг аймаг нэгдэн холбооны улс руугаа оршин тогтнох санаа дэвшүүлж болох юм хэмээсэнд зарим төлөөлөгчид хятадын холбооны улс руугаа гэсэн санаа дэвшүүлж болохгүй гэж маргалдав. Цэвэн Жамсраано цаашид бүх дэлхийд ардын эрхийг эрхэмсэн ёс тогтож дэлхийн нийтээр маш их сайн харилцаатай нэгэн холбооны улс болох цагийг хэлж буй тул зөрчилдөх зүйлгүй гэснээр бүгдээр зөвшөөрчээ. Хүрээнд буй ноёдын намтай хэрхэн харилцах асуудал ч хөндөгдөж өөр сурталын нам гарч ирээд манай энэ зорилтуудад туслах аваас хүчин хавсар сугай гэж заахаар болжээ. Мөн үнэн чударга явдалтан манай сурталыг хүлээн зөвшөөрөх аваас дээдэс доодос лам харыг ялгалгүй намдаа багтааж авахар заасан байна. Ийхүү Монголын улс төрийн ууган байгууллага болох Монгол Ардын нам байгуулагджээ. Намын нэрийн хувьд Ардын нам гэхээр тогтсон бөгөөд жинхэнэ ардын эрх ашгийг эрхэмлэх тул ийм нэрлэхээр тогтжээ. Хуралд оролцсон Оросын коммунист намын төлөөлөгчид болон коминтерны төлөөлөл Монгол Ардын хувьсгалт нам гэж нэрлэхийг шахаж байсан боловч намыг үндэслэн байгуулагчид хувьсгалт гэдэг үгний учир шалтгааныг олон түмэн ойлгохгүй хэмээн татгалзжээ. Харин хурлын
Орос хэл дээрх тэмдэглэл дээр Монгол ардын хувьсгалт нам гэж тэмдэглэгдэн үлдсэн байдлыг харахад Оросууд ардын намыг цаашид хувьсгалт шинж чанартай улс төрийн хүчин байлгахаар хүсэж байсан нь тодорхой харагдаж байгаа юм. Монгол ардын нам улс орноо гадаадын харгас этгээдээс чөлөөлж олон зууны хоцрогдлоос гаргах, Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх амаргүй он жилүүдийг даван туулсан билээ. Энэ цаг үед Монголд богшсон цагаантны үлдгэрлийг устган хөөж, улс орноо чөлөөлөх, хятадын зүгээс санал хэлэх аюулаас хамгаалах, баруун Монголыг тасдан авах санаархлыг таслан зогсоох, Туваа, Урайнхаг, Буцааныг дэх Монгол улсын олон улсын статус тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөх олон эдрээтэй асуудал шинэ улс төрийн хүчнийг хүлээж байлаа.